9 одод ноёрхогч биеийн урлаг 24-р бүлэг. Ганцхан өдрийн доторх өшөө авалт. Лунчэн анх маш тайван арх ууж суусан боловч гинэт түүний царайг хүдэрч гар дээр хөх судснууд нь овоон гарч ирэв. Тэрхүү дуу Лунчэнд маш танил байлаа. Энэхүү танил байдал нь Лунчэний доторх алах хүслийг тесрэгэд хүргэсэн бөгөөд энэхүү хачин байдлыг нь бусад хүмүүс ч анзаарлаа. "Лун ахаа юу болов вэ?" гэж тарган юу асуув. Түүнийг алах хүслээр дүүрэн байхыг хараад тарган юугийн халамцуу байдал тэр доороо арилж сэргэв. "Танаа зовлтгүй. Тэр хүн гарч ирэхэд зүгээр л маш дургу хүргмээр аашилцгаа. Шифэний баярыг тэмдэглэж байгаадаа бүрэн анхаарлаа хандуулж жүжиг үзүүл" гэж Лунчэн хэлв. Бүгд Лунчэнийг үүмэн дэгдэх гэж байгааг ойлгов. Одоогоор тэд бүгд гэр бүлийнхээ дэмжлэгийг авсан байгаа бөгөөд Лунчэнтэй чадах чинээгээрээ сайн харилцаатай байхыг даалгасан байсан тул ийм сайхан боломжийг тэд яаж алдах билээ? "Лун ахаа зүгээр л харж бай. Шовхов өөртөө итгэлтэйгээр цээжээ дэлдэв. Хөлийн чимээ ойрцоор байлаа. Хачин малгай өмссөн маш урт хөмсөгтэй 20 гаруй насны залуу өрөөнд орж ирэв. Лунчэн нүрээ харуулсангүй. Ухыг ч бас тэгхийг анхааруулав. Тэр хоёр өнөөх хүн рүү нуруугаа харуулan сууж байлаа. Залуугийн араас зовсон царайтай нэгэн эрг гарч ирсэн нь рестораны эзэн бололтой. "Бидний бүгдийг нь хөөж гарга. Үгүй бол би чамайг буруутгах болно шүү." Тэрхүү их зантай ир Лунчэний бүлэг рүү ихэмсэг харцаарч харсангүй. Тэр тэднийг өөрөө хөөж гаргах нь түүний нэр хүндэт халтай гэж үзсэн тул рестораны эзнэр хэлэхээр шийджээ. "Өө бурхан минь, та нар түүний толгой дээр бэлэг эрэхтэн урагчсныг анзаарв уу?" гэж Шовхов тарган юуд хандан аяархан хэлв. Хэдийгээр аяархан хэлсэн ч энэ нь шивнээ биш байлаа. Тэнд байсан хинч үүнийг тод сонсож чадхаар байв. Лунчэн инээн сэглэлээ. Тэр хүний толгой дээрх хачин малгай нь урд талдаа үнэхээр л урт ургацагтай байв. Анх тэр анзаараагүй байсан ч Шовхов хэлсний дараа хартал үнэхээр л адилхан харагдаж байлаа. "Гайхаад байх зүйл алгаа. Түүний аав нь дэндүү авилгаж байсан болохоор хүмүүс тэгж хараасан байх" гэж тарган юу Шовхов руу үл тоомсорлсон харцаар харав. "Юу?" гэж Шовхов гайхан асуув. "Хөөх, чи өмнө нь ийм хараал сонсож байгаагүй юм уу? Толгой дээрээ бэлэг эрэхтэнтэй хүү төрөөсэй гэж хараадаг шүү дээ." "Өө, ах та үнэхээр мэргэн юм аа" гэж Шовхов бахархан хэлв. Рестораны эзэн хүмүүс тэр хүнийг доромжилж байгааг хараад айсандаа царайн цонхиж Шифэн рүү утга учиртай харц шидэв. Харамсалтай нь рестораны эзэнтэй баг зэрэг харилцаатай байсан Шифэн түүнийг огт тоосонгүй. Түүнтэй хизээж уулзаж байгаагүй мэт хаашиллаа. Урт хөмсөгт залуугийн царай тэр дороо хвитэрч тарган юу руу хүйтнэр ширтэн "Хараал эзэн тарган гахаа минь, та нар өгөхийг хүсээ юу?" гэв. Тарган юу толгой сэгсрэн "Ах минь, чиний тэр зовлонтой царайг харахад ойр дотны чинь хэн нэгэн өгсөн бололтой. Аав чинь үү? Ээж чинь үү? Ямар ч байсан энд идэж уугаад сууж байх цаг шин биш байна даа" гэв. "Тийм ээ, дэндүү ачлалгүй хүү байна. Ийм хүүг шууд гудамжинд гаргаж хаях хэрэгтэй. Шш, зогс, түүнийг чичирч байгааг харахгүй байна уу? Хэрэг бид үргэлжлүүлэн ярил тэр галзуурч амнаас нь хөөс сахарч магадгүй. Тэгвэл бид яаж тайван ууж идэх юм бэ?" Багийн ажиллагаа үнэхээр гайхалтай байлаа. Шовхов болон тарган юугийн доромжллыг сонсоод бусд нь ч өөрсдийн хошигнолоо нэмэрлж байв. Ийм боломж олдож байхад тэд яаж зүгээр суух билээ? "Үх" гэж тэрээр хашгирахад гарт нь урт ташуур гарч ирэв. Салхи алах хүслээр дүүрэн эсгэрлээ. Ташуур буух үед тэнд байсан хүн бүр ташуурын аюултай бүсэд байгаагаа мэдрэв. Шифэн үүнд хэдийнэ бэлэн байсан юм. Үсэндээ хөрөх төдийд нэгэн илт гялалзан гарч ирлээ. Урт илт болон уян хатан ташуур мөргөлдөж тесрэх чимээ гаргав. Шифэн асар их хүчинд цохигдож рестораны тааз руу шидэгдэн рестораныг бүхэлдэн чичрүүлв. Түүний доторх цус болон хийн хяналтаас гарах шахсан тул царай нь үл ялэг болов. Тэр ганцхан дайралтанд ийхүү цохигдсондоо цочирдов. "Үхцгээ гуйлгачд минь." Эхний дайралтын дараа түүний ташуур нь хортлуу мэт болж тэр дороо шулуун болон Шифэний зүрх рүү илт мэт чиглэн ирлээ. Энэ нь бүгдийг цочирдуулав. Тэр хүнийг ийм харгас байна гэж хэн ч сансангүй. Тэр Шифэнийг үнэхээр алахыг хүсэж байлаа. Ташуур дэндүү хурдан байсан тул Шифэн болдох боломжгүй байв. Түүнийг өгөхгүй гэж бодох мөчөд нэгэн том гар ташуурыг чанга атган авлаа. Ташуур хөдөлж чадсангүй. "Лун ахаа" Шифэний хажууд Лунчэн гарч ирэхэд бүгд дуу алдав. Тэрээр хүмүүсийн дундах хаан мэт сүрлэг харагдах бөгөөд өнөөх хүн рүү хүйтнэр ширтэж байлаа. "Чи юу?" Лунчэнийг хараад тэр залуу цочиртгоос өөр аргагүй болов. "Сайн байна. Чи намайг сайн санаж байгаа байх нь." Лунчэний царайнд хүйтэн инээмсэглэл тодров. Тэрээр ташуурыг гинэт угц татхад өнөөх залуу асар их хүчин давтан өөрийн мэдлгүй Лунчэн рүү нисэх мэт татагдав. Тэр баг зэрэг гайхсан ч Лунчэний хүч ийм их байна гэж сансангүй. Түүн шиг цус нэгтрах шатны 1-р түвшний мастер хүртэл эсэргүүцэж чадсангүй.
Тэрээр ёжтой инээж Лунчааны таталтыг ашиглан хөлөө өргөж Лунчааны гидс рүү өшгөлөхөөр далайв. Түүний хариу үйлдэл маш хурдан байсан тул бусдын нүдийг ирээлжлүүлж байлаа. Энэ хүн гарцаагүй жинхэнэ мастер байв. Түүнийг дайран ирэхийг хараад Лунчаанч бас өшгөлөлтөөр хариу барив. Түүний хурд тийм ч их биш байсан ч цаг хугацаа нь яг таарсан тул өнөөх залууг Лунчааны гидсэнд хүрэхээс өмнө түүний эргэтэн лүү хүчтэй був. Нэг юм тесрэх мэт чимээ гарахад тэнд байсан ирчүүдийн биеэр хүйт тааж нуруугаар нь хүйт ориглоо. Аимшигтай чанга хашгиран ресторан даяар цоритв. Тэрхүү дууг сонссон хүн бүрийн өс нь босчээ. Гэвч ийм аимшигтай хашгираанч түүний өвдөлтийг намдааж чадсангүй. Тэрээр газар хэвтэн тарчилж, царай нь өвдөлтөндөө хэлбэрээ алдаж, чангаар орилж байлаа. Энэхүү огцом хөдөлгөөний улмаас малгай нунаж, тарган юу болон бусад хүмүүсийн царай тэр дороо хувирв. Игшээ эзэнт гүрний хүн үү? Малгай нунахад эрхий хуруу шиг хэлбэртэй маш эртний өсний засалт ил гарлаа. Түүний малгай яагаад тийм хачин байсны учир нь энэ байв. Энэхүү өсний засалт нь их шаа эзэнт гүрний бэлэгдэл юм. Зөвхөн өндөр хэрэгэн зэрэгтэй язгууртнууд л үсээ ингэж засдаг байлаа. Бүгд бие биерүүгээ гайхан харж маш том асуудалд орооцолцсноо ойлгов. Их шаа болон Phoenix Cry эзэнт гүрнүүд маш сайн харилцаатай байдаг бөгөөд ийм үемэн нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болох байлаа. Үр даавар нь маш ноцтой байж мэднэ. Тарчилж буй залууг харахад Лунчааны доторх уур хилэн баг зэрэг намдав. Тэрээр ташуурыг бухад өгөөд "Тэр чамайг цогсон. Одоо чи түүнийг буцаагаад цохих" гэв. "Хүн цохих уу? Би чадахгүй" бух эргэлзэв. Лунчааны царай хүйтэрч "Чи миний үгэнд орохгүй хэрэггүй" гэв. Би хийнэ." Лунчааны царай хуурахыг хараад бух яаран айлаа. Тэр насаараа зодуулж ирсэн болохоор хүн цохих нь түүний хувьд анхны тохиолдол байв. Тэрээр ташуурыг гартаа барин удаан эргэлзэж цохиж зүрхэлсэнгүй. "Цох" гэж Лунчаан хашгирав. Тэр бухыг энэ алхмыг хийхэд нь түлхэж өгөх ёстой байлаа. Үгүй бол тэр насаараа бусдад дээрлэхүүлж амьдрах байв. За бух гүнзгий амьсгаа аваад ташуурыг далайж цохив. "Хөөй" гэвч тэрхүү хашгираан өнөөх урт хүмсэгт залуугаас гарсангүй. Энэ нь бухад хамгийн ойр байсан хүнээс гарлаа. "Бух дүү минь, чи арай илүү сайн чиглүүлэх хэрэгтэй байна шүү." Тэр хүн бухад ташуурдулсан гуяа үрж өвдөлтөндөө уйлах шахаж байв. Бухын нүүр улайлаа. Тэр өмнө нь хизээж ташуур хэрглэж байгаагүй юм. Ташуур нь түүний хувьд хитрхи хөнгөн байсан тул хүчээд харуулж чадсангүй. Урд байгаа хүнээ оноолгүй, хажууд байгаа найзаагаа онцгов. Лунчаан санаа алдав. Энэ хүү үнэхээр өөрийгөө хатуужуулах хэрэгтэй бололтой. Үргэлжлүүл. Лунчааныг ингэж хашгирахад бүгд тэр дор хаяж 10 метрийн зайд зүгтцгаав. Тэр зайд л тэд аюулгүй гэдгээ мэдэрч байлаа. Энэ удаад бух ташуурыг хэрхэн хэрэглэх талаар баг зэрэг ойлгосон байсан ч байгаасаа бараг 3 метрийн зайтай онлоо. Урт хүмсэгт залуу эргэтнээ барин хөвцөр байх бөгөөд бухын сулхан дайралтыг анзаарах сөхөөгүй байв. "Лун ахаа, энэ удаад би заавал онноо." Лунчааны царай муухай болсныг хараад бух яаран хэлж ташуурыг дахин далайв. Яг энэ үед хүмүүсийн араас нэгэн дүр гарч ирлээ. Энэ хүн 30 гаруй насны бөгөөд нүүрэн дээрээ маш урт сорвтой нь түүнийг маш догшин харагдуулж байв. "Гараа тат" гэж тэрээр газар хэвтэх залуу болон ташуур барьсан бухыг хараад ууртаагаар хашгирав. "Чиний зогс гэснээр бид зогсох ёстой гэж үү? Цох" гэж Лунчаан хүйтнээр тушаалаа. Лунчааны үгийг сонсоод бух дахин эргэлзэлгүй ташуураа далайв. "Чи үүнийг өөрөө хүслээ шүү." Бухыг үнэхээр дайрахыг хараад сорвтээр ууртаагаар ураг шалгаж түүний бие хүчтэй шуурга мэт болон бух руу дайрлаа. "Зайл!" Лунчаанч бас урагш гарч тэдний дундуур орж нударгаараа цохив. Түүнийг хааж байгааг хараад сорвтээр хүмсэг зангидж мөн л нударгаа далайлаа. Хоёр нудраг зүрх үед агаар тесрэх мэт болов. Гэвч сорвтээрийг гайхшруулсан зүйл нь түүний нудраг энэхүү торонхай эрдэм номын хүн шиг харагдах залууг ухрааж чадсангүй. Энэ үед бухын ташуур эцэст нь байндаа туслаа. Уг нь тэр бүхс рүү нонохыг хүссэн боловч муу чиглүүлснээс болоод нүрийг нь онцгов. Бүр яг хамар дээр нь тарлаа. Хэдийгээр бух ташуур хэрглэж мэдэхгүйч түүний биеийн хүч маш их байсан юм. Залуугийн хамар тэр дороо хугарч цус садран гарлаа. Үүнийг харсан сорвтээр уурандаа царайн зэвхий оргив. Тэрээр аимшигтай чангаар хашгирч Лунчааныг ухраахын тулд бүх хүчээ дайжиллаа. Лунчаан нөхцөл байдлыг хараад дахиж хүлээхгүй байхаар шийдэв. Түүний зүүн хөлийн улан дах Фэнгфу од чичирч аимшигтай сүнслэг энерги гадагш бэлхав. Тэр одоо бүх хүчээ ашиглалаа. Хоёр нудраг бие биеэс харамжуулж байсан ч шалны хавтангууд тэрхүү хүчийг даалгүй аалзны тор мэт хаграв. Сорвтээр Лунчааныг өөрийнх нь бүх хүчийг эсэргүүцэж чадаж байгаад гайхаж алах хүсэл нь оргилж эхлэв. Түүний биеэс авраа цацарч агаарт бүдэг улаан өнгийн хий тархав. Түүний аимшигтай энерги орчныг хүнд болгож
бусад хүмүүс амьсгалахад ч хэцүү боллоо. Цус нэгтрах шатны дунд үе юу? Цусны хийгийн түвшин нь зөвхөн цус нэгтрах шатны дунд үеийн маструудад л байдаг зүйл байсан тул бүгд гайхшрав. Улааны урлагийн шат бүр 9 жижиг түвшинд хуваагддаг бөгөөд 1-ээс 3 дугаар түвшин нь ихэн үе, 4-өөс 6 дугаар түвшин нь дунд үе, 7-оос 9 дугаар түвшин нь төгсгөл үе юм. Өмнө нь байгаа сорвитой эрийг бүх хүчээ гаргахад нь түүнийг цус нэгтрах шатны дунд үеийн мастер гэдгийг бүгд мэдлээ. Лонгчэйний цус болон хийн буцалж тэр 3 метрээс илүү ухарлаа. Эцэс нь өвдөж эхлэв. Тэр эцэст нь өөрийн хязгаарыг олж мэдэв. Энэ хүн бол түүний одоохондоо дийлж чадахгүй өрсөлдөгч байлаа. Сорвитоор ямар ч эргэлзэлгүйгээр Лонгчэйн рүү нударгаа далав. Чи миний лун ах руу дайрч зүрхэлвөө? Аянга мэт нүргэлсэн дөө гинэт хүн бүрийн чихэнд цорайтаж цусан улаан гэрлээр бүрхэгдсэн нудраг асар их хүчээр сорвитоо ирлүү буулаа. 9 одоод ноёрхогч биеийн урлаг 25 дугаар бүлэг. Их шиа эзэнт гүрний хунтайж. Чи миний лун ах руу дайрч зүрхэлвөө? Сорвитоор гинэт нэгэн авраг мангас өөрлөн ширтэж буй мэд хүйт орхихыг мэдэрлээ. Тэрээр бодож амжилгүйгээр Лонгчэйн рүү чиглүүлсэн нудрага хажуу тийш эргүүлж өөрөөс нь ч том нудрагтай мөргөлдүүлв. Ресторан бүхэлдээ чичирч Лонгчэйнийг хамгаалж зогсох тэрхүү авраг биетэн бол бух байхыг хараад бүгд цочирдов. Бух яг л дайны бурхан мэт харагдах бөгөөд нүднээс нь гал гарах шахаж арьсан дээр нь хачин улаан туяа тодорчээ. Тэрээр сорвитой эрийн цохилтыг бат зогсоож чадлаа. Хэдийгээр цохилтыг хаасан ч бух хид хідэн алхам ухарсан бөгөөд хэрв Лонгчэйн араас нь түшиж аваагүй бол газар унах байв. Сорвитой эр дахин гайхав. Лонгчэйн бух хоёрт ямар ч илэрхий бяцлаглалын түвшин байхгүй хатал цус нэгтрах шатны мастер болох түүний дайралтыг дараалан хааж чадсанд тэрээр итгэж чадахгүй байлаа. Энэхүү гайхшрал нь удалгүй алах хүсэл болон хойров. Лонгчэйн өрсөлдөгчийнхөө алах хүслийг өдөөснөө мэдэрлээ. Түүний фэнфуод хараахан төгс нэгтраагүй байгаа тул тэрээр энэ хүнийг ганцаараа дийлэх боломжгүй байв. Хамгийн гол нь сорвитой эр бүх хүчээ гаргасан ч тэднийг жинхэнэ өрсөлдөгч гэж үзээгүй хэвээр байв. Тэр одоо хүртэл ямар ч тулааны техник ашиглаагүй байгаа нь түүний жинхэнэ аюултай дайралт хараахан эхлээгүй гэлтгэн. Бух яагаад гинэд хэд дахин хүчрхэг болсныг Лонгчэйн ойлгохгүй байсан ч хоёулаа хүч хавсарлааж сорвитой эрийн үхлийн дайралтыг хааж чадахгүй нь тодорхой байлаа. Лонгчэйн орон зайн бөгжөө нууцаар үрж гартаа час улаан өнгөтэй эмийн үрэл гаргаж ирээд сорвитой эрлүү хүйтнээр ширтэв. Бүгд зогс. Сорвитой эрийг дахин дайрахаар бэлдэж байтал ширүүн чанга дуу сонсогдож хэсэг бүлэг хүмүүс рестораны дээд давхарт гарч ирлээ. Тэд 10-аад хүн байсан бөгөөд ихэнх нь хуйг дуулга өмссөн байв. Харин тэднийг тэргүүлж буй хоёр ир шар өнгийн хааны өмсгөл өмсчээ. Угсаа залгамжлах хунтайжид мэдчлээ. Тэр хүнийг хараад бүгд цочирдож яаран өвдөгсөгдөв. Энэ хүн бол угсаа залгамжлах хунтайж Чуян байлаа. Тэр 27-наас орчим харагдах бөгөөд дөрвөлжин хамар сүрлэг төрхтэй нэгэн байв. Түүний хажууд зогсох залуу арай залуухан, царайлаг боловч хүмүүст маш зөөлөн ялдан мэдрэмж төрүүлж байлаа. Чуян ахаа, танаа Феникс Край эзэнт гүрэн зочдоо ингэж угтдаг хэрэггүй гэж өнөөх залуу баргаар асуулаа. Энэ мөчид Чуяны царай нилээд таагүй болов. Газар хэвтэх урт хөмсөгт залууг хараад тэрээр ууртаагаар энд юу болоод байна? Та нар бүгд цохорчихсон юм уу? Эдгээр хүмүүс их шаагаас ирсэн зочид гэдгийг мэдэхгүй байна уу гэж асуув. Чуяны харц бүгдийг нь нэгд нэгэнгүй шүрдлээ. Тарган юу болон бусад хүмүүсийн зүрх хүчтэй цохилж духнаас нь хөлс цувв. Тэр хүний хунтайчтай ингэж харьцаж байгааг бас үсний заслалтыг нь хараад их шаагийн хунтайж байна гэдгийг тэд гадарлав. Их шаа болон Феникс Край эзэнт гүрнүүд өмнө нь цусан өст дайснууд байсан ч сүүлийн хэдэн 10 жилд харилцаан зөөлрч холбоотон болсон билээ. Миний нүд цохроогүй. Харин энэ залуугийн нохой нүд сохорсон байсан болохоор би эзнийх нь өмнөөс түнд жаахан сургамж өгчлөө гэж Лонгчэйн огтхон ч айсан шинжгүй ураг шалхан хэлв. Чи хэн бэ? Хунтайч Чуян нэгэн залуу түүн рүү ийм байдалтай харьцаж байгаад дургуйтсан ч 50 байж түүнийг барьж авах тушаал шууд өгсөнгүй. Лонгчэйн. Хэрв сарын өмнө Лонгчэйний нэрийг хэн ч мэддэггүй байсан бол одоо түүнийг мэдэхгүй дээд зиндааны хүн ховор болжээ. Тэр анх бясалгаж шатдаггүй хог шаар байсан бол одоо тулааны талбарт хий хуримтлуулах шатны маструудыг дараалан ялж бүр эмийн шав болсон гэд түүний эргэн тойронд маш их нууц байлаа. Чи яагаад хунтайч Чамфайны бие хамгаалагчийг зодсон юм бэ? Одоо энэ асуудал алхимчдын холбоотой холбогдсон тул хунтайч хүртэл үүнийг шийдэхэд хүндрэлтэй байгааг мэдэрч байв. Шалтгаан байхгүй. Зүгээр л түүний өнөөдрийн хувь тавилан нь ийм байж таарлаа. Би зүгээр л Тэнгэрийн таллыг биелүүлэхэд нь тусалчихлаа гэж Лонгчэйн гараа алдлав. Чи
Чуяан уурандаа хашгирав. Тэр Лонгчэныг нэг шалтгаан хэлнэ гэж найдаж түүнийг нь ашиглан алхимчдын холбоотойг нь дуртаад энэ хэргийг намжаах гэж байсан юм. Гэтэл Лонгчэн юу ч ойлгоогүй юм шиг ийм үг хэлсэнд тэр уурандаа царай нь ногоорч орхив. Намайг Лонгчэн гэдэг байх нэ. Би чиний тухай сонсож байсан юм байна. Ойрын үед нилээд алдартай байгаа юм а да гэж их шаагийн хунтайж Ша Чанфэн гинэт асуув. Би жаахан алдартай байж магадгүй ч танай их шаагийн хүмүүстэй яаж зэрэгцэх билээ? Лонгчэн газар хэвтэх залуу руу зааж шидэд хараатан хөлгөлсөн суйхт хэрэгтэй гудамжаар хүмүүсийг огт тоолгүй дайрч давхина гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Нохой нь ийм гайхалтай байхад эзэн нь бүр ямар байхыг төсөөлж чадахгүй байна гэв. Ша Чанфэний царай дэр дороо барайж энэ үнэн үү гэж асуув. Лонгчэн хүйтнээр хурхирч надаас биш нохойноосоо асуу гэв. Зуулва ийм зүйл үнэхээр болсон уу? Ша Чанфэний харцанд алах хүсэл тодорсон ч тэрээр үүнийгээ хурдан дарж амжив. Эзэн минь би маш их яарч авсан юм. Энтхийн дорд хүмүүс яагаад замаас холдож мэддгүй юм бэ? Энэ миний буруу биш гэж урт хөмсөгт залуу өвдөлтөй төвчин хариулв. Энийг амтан эндих их Ша биш. Хинч манай хааны сүхт хэргийг танихгүй. Түүнийг аваад яв. Ша Чанфэний царай харлаж тэрээр хараал урсгав. Их Шагийн хувцастай 2 хүн өнөөх залууг авчивлаа. Дараа нь тэр Чуяан руу эргэж харан Чанфэн би хүмүүстэй хангалттай хатуу хандаж чадаагүй байна. Тэртээ хараад би тэдэнд Чуяан ахын сэтгэлд нийцтэл сургамж өгөх болно гэж уучлалт гуйв. Чанфэн дүү минь дэндүү соёлтой юм. Энэ жижиг сажиг зүйл манай 2 улсын харилцаанд цэв суулгахгүй гэж найдаж байна гэж Чуяан яаран хэлв. Чуяан ах дэндүү их санаа зовж байна. Энэ асуудал ингээд дуслаа. Тэрээр Лонгчэн руу эргэж надад энэ аюулыг сануулж өгсөн дүүдээ баярлалаа гэв. Бүгд гайхаж хоцров. Их Шаагийн хунтайж Лонгчэнд ингэж хандаж бүр уучлалт гуйна гэж хинч сансангүй. Түүнийг асар их төвчээртэй ууж сэтгэлтэй хүн байна гэж хүмүүс биширч эхлэв. Хэрвээ Лонгчэний тэрхүү сүнсний хүч болон мэдрэмж байгаагүй бол тэр ч бас тэгэж бодох байлаа. Гэвч Ша Чанфэний түүнд гаргасан өнөөх алах хүслийг тэр анзааралгүй өнгөрөөж чадсангүй. Хунтайж дэндүү найрсаг юм. Нохоос эхлэхгүйдх нь энгийн л үзэгдэл. Би нохойныхоо уяаг чангахан барих хэрэгтэй. Үгүй бол тэд бусдыг хазаж маажих болно шүү гэж Лонгчэн инээд алдан санууллаа. Үүнийг сонсоод сорвтой эрийн царай барайв. Лонгчэний хэлсэн нохой гэдэг үгэнд зөвхөн тэр биш, бусад бүх бие хамгаалагчид багтаж байв. Гэвч Ша Чанфэн түүний далд утгыг ойлгоогүй юм шиг үл ялэг инээмсэглэн бид нийслэлд дөнгөж ирсэн ч чиний хийсэн бүх зүйлийн талаар сонслоо. Би уг нь Лун ахыг зөвхөн алхимч гэж бодож байсан юм. Гэтэл бүгд андуурчээ. Чи тулааны урлаг болон эм найруулгыг хослуулан суралцдаг байх нь. Чиний тулааны чадвар үнэхээр бахархмаар юм. Чи өөрийн үеийнхэн дундаа гарцаагүй оргилд нь байна гэв. Лонгчэн түүнийг ямар зорилгоор ингэж хэлж байгааг нь хэсэг зур ойлгосонгүй. Тэр зүгээр л хариу хэлэлгүй үл ялэг инээмсэглэв. Лун ах надад болон Чу ахтай хамт хідэн хундах тогтоох хүндэтгэл үзүүлэхгүй биз гэж Ша Чанфэн асуулаа. Хэдийгээр түүний инээмсэглэл найрсаг байсан ч Лонгчэн тэрхүү инээмсэглэлийн цаана хорт соёо нуугдаж байгааг мэдэрч маш эвгүй санагдав. Уучлаарай. Би дөнгөж сая жаахан их уучсан болохоор дахиж чадахгүй. Үгүй бол би өнөөх 2 нохойтой оролцолдож цаг өрөхгүй байсан юм. Би ингээд явъя да. Лонгчэн Ша Чанфэний барайсан царай болон сорвтой эрийн алах хүслийг огт анзаараагүй мэт инээмсэглээд ухыг дагуулan гарлаа. Лонгчэныг явсны дараа Шифэн болон бусд нь яаран уучлалт гуйгаад рестораныг орхин зогтоцгаав. Тэд өнөөдөр үнэхээр их айж сандарсан байлаа. Эзэн минь, та яагаад намайг тэр хүүг алахыг зөвшөөрсөнгүй? Дуулва одоо дахиж хүүхдтэй болох боломжгүй боллоо. Тэр хүү дэндүү харгас юм. Их Шаагийн хунтайж өөрийн байрлах өргөндөө буцаж ирэхэд сорвтой эр ийхүү асуув. Тэр жаал бол алхимчдын холбооны хүн. Хэдийгээр тэр манай улсын холбооны хүн биш ч гэсэн хэрвээ чи түүнийг алах юм бол би чамайг шийтгүүлэхээр холбоонд тушаах хэрэгтэй болно. Гэхдээ тэр хүү дэндүү зэрлэг байна. Би энэ уураа барьж дийлэхгүй. Дахин нохой гэж доромжлуулахыг хинч төвчж чадахгүй байлаа. Хэрвээ чи түүнийг алахыг хүсэж байгаа бол эхлээд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Чи өөрөө амьд үлдэж чадхаар тийм нөхцөлд түүнийг алах ёстой гэж Ша Чанфэн толгой сэгсрэв. Тэгвэл танд төлөвлөгөө байгаа гэсэн үг үү гэж сорвтээр баяртай асуулаа. Мэдээж хэрэг. Үгүй бол би яах гэж түнд найрсаг хандах юм бэ? Миний тэр найрсаг царайг харсан хүн бүр өгсөн байдаг юм. Ша Чанфэн маш зөвүүнээр инээмсэглэв. Сорвтоо ирж хүртэл жичрэх шиг болов. Энд ирсэн гол зорилгоо бити март. Тэр бол зүгээр л жижигхэн асуудал. Түүнийг хэд хоног амьд байлгая. Phoenix Cry эзэнт гүрний хамгийн том баяр болох Дэнлүүний баяр удахгүй болох гэж байна. Энэ бол тус улсын жилийн хамгийн том тулааны цугларал.
Миний өнөөдрийн магтаал дэмий хоосон зүйл биш байх болно. Түүний нэр хүнд дээд зэгтээ хүрэх үед түүнийг Дэнлүүний баярын үеэр тулаанд дууд. Тэр үед тэр татгалзаж чадах болов. Шаа чамфын сандал дээрээ налан суугаад нүдээ хагас санин хүйтнээр инээмсэглэлээ. Царвитай эр саял энэ ямар харгас зайл болохыг ойлгов. Тэр үед тоолж баршгүй олон хүн үзэж байх болно. Дунчаан хичнээн хүссэн ч татгалзаж чадахгүй. Хэрэг тэр татгалзвал ялангуяа одоо ийм алдартай байгаа үедээ хүмүүсийн доромжлолд живэх болно. Гэхдээ жаахан болгоомжтой байгаарай. Миний бие хамгаалагчийн хувьд чи хит их хүчээ харуулж болохгүй гэж сануулахгүй шүү. За, санаа зовлтгүй эзэн минь. Эдгээр жилүүдэд би өөрийнхөө жинхэнэ хүчийг хизээж ил гаргаж байгаагүй. Царвитай эр яаран хариулав. Шаа чамфын толгой дохиод шөнийн тэнгэр рүү ширтлээ. Түүний хүүхэн хараан шөнийн харанхуй шиг ямар ч ёроолгүй аимшигтай харагдаж байв.